Холын хоёр одны дохой хоцгон чөлөөнд хоёр нүдний үзүүрж цэнхэрлэгдэд илэрдээд хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөөбий. Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөөбий. Монгон сарны шүүдэр толиорон овох толгоонд миний өвөг дээдсийн морин туурайнд наалцсан хүний нутгийн шороог ариун усаар ангугаасан мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөөбий. Эхийн хөвлийгээс гарахад салхи намайг зөөлөн үлээх шиг. Ээжийнхээ ингэрд наалахад агаар намайг түлхэх шиг. Эхийн цагаан сүг хөхөөс өмнө ус намайг цэвэрлсэн юм. Их дэлхийн ээж хоёр минь намайг хүм болгосон юм аа. Эх хорон намайг зүгээрч нэг дуудаагүй. Ихээсээ төрсөн тэр цаг мөч болгонд би байгаль дэлхийтэй холбоотой хүмүүн заяа болсноо мэдэрдэг. Энэ хорвоогийн хүн бүхэн дэлхийн ээжтэйгээ нэг холбоотой байдаг. Онгон зэлгүүд байгаль ихтэй Монгол улсын төлөө хэл хөлөө өгөөтч болтгой тэмцэх хүний нэг нь цэцгээгийн мөнх хоёр яахын аргагүй мөө. Би дургүй. Цаг гоцоож байхад би алс замд гарахгүй. Цангинтал хундаг хавшиддэг орс зам дургүй. Цайгийн уучхаад аягийн хөмөрхөд дургүй. Цагаан олж ухаантнан харилдгүй. Монгол занд би дургүй. Тэрээр 1966 онд Дундгой аймгийн Сайхан овоо сумын Хадан хошуу хэмээх газар төрж хүүхэд байхын сэргэлэн хэгжүүхэн ухаантай хүн бүхэнтэй мэрэгэн цэцэн үг бүхнийг уулгадаг байж. Тэрээр Сайхан сумынхаа баг дунд сургуулийг дүүргэн Сэлэнг аймгийн Алтанбулаг сумын хөдөө аж ахуйн техникумыг 1998 онд агротехникч мэргэжлэр төгссөн. Хийх гэж байгаа, хийж байгаа бүхнийг өөрийн мэрэгэн оюундаа тунгааж бодсны үндсэн дээр ажил хэрэг болгодог байсан байх. Тэгээ явахдаа миний дүү ерөөсөө хар багасаа эхлээл энэ нутаг орон одоо энэ газар шороо энэ юмыг ер нь төрөлхий тийм нэг хайрладаг. Юм л бол одоо энэ газар усны юм яриад явж ил байдаг. Ийм л хүүхэд байсан. Би тэр бол нэлээд одоо эцэг эхийн дэргэд цог мал аж ахуй дээр нэг хэсэг. Одоо хүүхэд насыг өнгөрөөсөн. Мөнх хоёр багадаа ном их унших дуртай хүүхэд байлаа. Нэг удаа хар усыг зардаг газар байдгийн байна. Усаа ариг гамгүй идлээд усны хомсдолд орсон газрууд усыг ингээд савлж зарлгүй яах вэ? Усгүйгээр одоо хүмүүс амьдрч чадахгүй гэсэн чинь нэрээ тийс усгүй бол хатаж өхөн тийм ээ огшаа гэд ярьж исэн нэг сонин санагдаж исэн. Тэгээ бас нэг үйлдвэрийн хаягдл тийм усан дотор нэг эмэгтэй одоо хоёр хүүхэдтэй тэгээ хамт усанд орж байгааг бас их сонирхож асууж одоо яагаад ингэж орж ирж байгаа юм халуун усны газар байдгүй байхтай энэ төр гэж ярьж ирсэн одоо сэтгэл тодорхой үлджээ. Үүнээс үзэхэд л ерөөсөө тэр газар дэлхийн тухай энэ орон дэлхийн тухай ойлголтыг л тэр хар багасаа авч байсан байх. Энэ нь ч гэсэн ирээдүйн амьдралын үзэл бодол тогтоход нөлөөлж байсан болов уу гэж би боддог юм аа. Багын ер нь нэлээд тийм төргөн их хурдан сэтгэж их хурдан боддог их зан чанарын хувьд бол ер нь багаас эхлээд тэр их ажилтдаг няхур нямбай тийм хөвгт байсан байгаа юм ирсэн. Ер нь мал явсан ч нэлээд чамбаа явчихна. Ер нь бас үгэнд их оромтгой ийм л хөвгт байгаа юм. Тэгээ сүүл үед яг чинь үний дахны техникумд тэнд суралцж байгаад хөдөө аж ахуйн техникумд суралцаад агар техникт одоо нэг жилээ эзэмшээд энэ даацгийн юунд баруун хөндөд ногоо тариалдаг ийм ажилтай байсан хөлтэй гоё. 1988-аас 1992 онд Дундгой аймгийн Адаацэг сумын борын хөндөд тариа бригадын дарга агротехникч 1992-оос 1996 онд Сайхан овоо сумын малчин 1996-аас 2003 онд Сайхан овоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга 2001 оноос одоо хүртэл Онг голынхан хөдөлгөөний тэргүүн Монголын гол нуруудын нэгдсэн хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн гал үндэстэн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Хүүхэд байхад газар шороо ухуулах, мод таслах, ус хамаагүй гожуулах дургүй байж. Энэ зан нь өнөөдөрч хിവэр үлдсэн байна. За энэ Онг гол энэ тухай сурах чи хийх гэсэн санааг мөнхөөр анх удаа гаргаад
одоо өнгө голын сав дагуух сургуулиудаас 2 багш оролцъё гэж хэдүүлээ тохиролцоод саналаа өгсгөөд бүх сумдч гэсэн бас тийм юм санал гаргалаа гэдэг оролцсон юм аа. Эхлээд энийг бол өнгө гол эколог гэдэг өнгө гол тэр үед өнгө гол тасарчихсан маш их хэцүү байсан. Одоо ингээд мал голын одоо энэ хуурай сайрыг дагаж майлалцсан адуу нянцгаас нь тийм л үе байлаа л да. Сурах бичиг олон удаа зохиосон багш нарыг урьж уулзалт хийлгээд яаж бичвэл зохих уу, юу бичвэл зохих уу гэдэг талаар зөвлөгөө өгүүлээд тэгж байж энэ гадаад орны байдлын талаар энэ гадаад орны эколог хэрхэн сүйдэж байгаа, хэрхэн сэргэж байгаа тухай төрөл бүрийн кинонуудыг үзвэл биднийг юу ч гэсэн их толгойг цэнгэлж авсан юм. Миний дүү бол энэ газар ширээ нутаг усан энэ гол усыг гэсэн бол сэтгэлтэй хүн. Яг тэгэхээр миний ээж бол бас нэг элэгний өвчнөр нас болцсон. 90-аад оноос ихсүүлэл алтан хөтөлбөр хэрэгжээд Өрөнгө аймгийн уян сумын одоо яг энэ гол усны маань эхэн дээр 4-5 жижиг хөөрхөн голны ихээр л одоо тэжээгд наашаа онгийн гол болж ингэж урсдаг гол л доо. Тэгээ ер нь дээдл дээр тэр газар ширээгийн өөрийн голдролыг өөрчилж өнгөлөөд тэр алтны уурхайг бол нээсэн байгаа юм. За алтны уурхайг нээхэд бол тэр бөөрөлжүүд шар сувг гэсэн гол 2 голыг усын эргүүлж тэр нэг алт угаадаг шороо болгож цөөрөмлөд ингэсэн тийм газар харагддаг. Бид нар бас очиж хөдөлгөөнд. Тэгэл ерөнхийдөө тэр бол дандаа хиймийн хортой байдж байсан. Тэгээ ер нь бол энэ тэр байдлаас л үүсэж ил одоо ээж минь тэр эрүүл мэндийн байдлыг бол миний дүү алдагдсанаас болж одоо амьсанд нь хүртэл одоо нөлөөсөн гэж ингэж бас үздэг юм л та. Манай хүн чинь тэгэл өөрийнхөө л хийж шүү дээ. Нэг л юм хийнэ гэсэн бол тэгэл тэрүүгээр Уг үйлдэл бүхэн хурц болохоор 2001 онд хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курсыг сэтгүүлч мэргэжлэр төгссөн. Байгаль дэлхийн болохгүй бүхнийг дэвтэр дээрээ үзэглэн буулгаж хүн бүхэнд уншуулахыг хүссэн байна. Мөн хоёр дээд боловсролтой байгаль ихтэй хайртай Монголын хүү юм аа. Хүн ер нь амьдралыг хүчээр захирсан үгүй. Захирагдсан олон бий. Жаргалтай өдрөн амьдралыг ерөөсөөр зүдрэлтэй өдрөн амьдралыг хараасаар зүхэж зарим нь тангараг тасарсаар зүтгэж зарим нь найзалж зэрэгдсээр өөрийгөө эцэст нь өгч төгсдөг байна. Харин би эцэст нь биш. Эхэнд нь хар толгоогоо амьдрал танаа тушаасан билээ. Мөн хоёр гэдэг маань энэ орчин цагийн нэгэн их орон юм л да. Ер нь өнөөдөр Монгол оронд бол дараа нар нь хэд олдчихсан байгаа. За ер нь одоо юуны бол юуны дараагаа зохицуулж гэсэн маш олон дарга байна. Харамсалтай нь одоо энэ удирдах ажилтнуудын олонх нь одоо их оронч биш сэтгэлгээтэй байна уу да гэсэн юм одоо бодол хэм болгон төрж байдаг. Ерөөсөө альва дарга гэхээр л одоо нэг мөнгө төгрөг эдсэн уусан их орныхоо эрх ашгийг шамшигдуулсан гэсэн үгээр атай л одоо холбогдоод ирдэг. Харин Монгол оронд маань ерөөсөө их оронч асар дутагдж байгаа. Тэгвэл өнөөдөр одоо тэр дутагдлыг нөхөх гэж одоо гарч ирсэн их орончдын нэг мөнх хоёр маа гэж одоо бид бүхэн байгаль орчныхан үндэсний үзэлтнүүд их орноо гэсэн сэтгэлтэй бүхэн бол одоо ингэж харж байгаа. Мөнх хоёр бол бусдыг өөртөө татах гайхамшигтай зохион байгуулах авьяастай зал. Анги гол хөдөлгөөнөө Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн болгож өрнүүлсэн. Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийг гал үндэстэн холбоо болгож улсын хэмжээний том холбоо болтол өргөжүүлж чадсан. Гайхамшигтай одоо шинэ үеийн манай одоо иргэний нийгмийн байгууллагын удирдах залуу гэж би бодож байна. Ер нь мөнх хоёрын амьдрал бол найл талаасан ч гэсэн гэрн тийм мундаг аян чинээр амьдралтай явж үзээгүй зүгээр дундын амьдралтай ийм л хөвгт байсан байгаа юм гэсэн. Арга юм ч гэсэн юм байна. Тэгээ өөрийнхөө ор зүрхээр ерөөс яваад одоо өдөрт төрж байгаа юм хөвгт. Зөв юмны төлөө явж байгаа гэдэг талаар бол би байнга ярьж байна. Би бол айхгүй. Миний өдөртөө тэрөө гараад сайн үс хийж байгаа. Яг буруу юм хийсэн улсууд байдаг. Тэгвэл тэрний хувь тавилан өөрөө цаашаа аяанд иргэдэг байхгүй. Зөв юм хийж байгаа бол миний зөв зүгээр л гараад. Яг төр зүрхний жоохон асуудалтай юмд бол орооцолдох нь орооцолцсон. Энэ бол Монголын ард түмний төлөө хийсэн тийм том үйлсэл юм чинь. Өнөөдөр бол алцахгүй л. Монголыг эцэг нэгэн төрлөө бий. Хөмсгөн сарны арилах алсын алас тойрогт холын хоёр одны дохой хоцгон чөлөөн
хоёр нүдний үзүүр цэнгэрлэгт дийдэртэй хөх манхан тэнгэрийг эзэгнэгэн тэрлөөби. Мөрөн голын усыг эзэгнэгэн тэрлөөби. Монгон сарны шүүдэр толиорон хөвгтөлгөөн миний өвөг дээдсийн морин туурайнд наалцсан хүний нутгийн шороог ариун усаар угаасан мөрөн голын усыг эзэгнэгэн тэрлөөби. Монгол улсын онгон жилүүд байгалийн төлөө олон хүмүүс тэмцэж байна. Тэр хүний нэг нь мөнх хоёр. Мөнх хоёр байгаа бүхэн яг тэр хэвээрээ байх ёстой гэдэг үгийг хэлдэг. Харин альва зүйл хөгжиж шинжлэгдэхийн доор байглаа сүйтгэж болохгүйг сануулах нь зүйтэй болов. Мөнх хоёр он голын хөвөөнд өссөн болохоор голын ус ширгэж байгааг эртнээс анзаарсан байж өөрийнх нь нүдэн дээр урсцгүй болж ууршин алга болох голоо хамгаалах сэтгэл хиндэж төр. 2001 онд онг гол сайхан овоо сумар урсгаа болж үүний гол буруутан нь хэн болохыг болохоор мөнх хоёр мордсон төвхтэй. Харин онг голын эхэнд хайгуул ашиглалтын 37 тусгай зөвшөөрөл олгосон 7 компанийн ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг байжээ. Онг гол руу 11 гол горих цутгадаг байсан бол бүгд ширгсэн байна. Өвөр хангаа дунд говь өмнө говийн гол горих онг голтой холбоотой учраас бүгд ширгэж алгуулсан байна. Хэдийгээр нутаг дэвсгэр өөрч уул усны хувь заяа нэг гэдгийг ойлгосон иргэд нэгдэж чаджээ. 2001 оны 11-р сарын 10-нд онг голын хөтөлбөрийг байгуулж байж энэхүү өдрөөс хойш мөнх хоёр онг голоо хамгаалахын төлөө 10 жил тууштай явсан Монгол улсын эргэн бүхэн. Тэрнийхээ хүчинд ч онг гол өнөөдөр цэвэр айран урцц ихтэй байна. Миндтэй устай болвол тэр Монгол хүн шүү. Хагас өнгөрөөд намагшаа монголчуудын цайгаа хотлоод нараа нэгдэхийн өрөөлнө. Одоо хэд уул урхаажилт гэдэг юм бол гараад энэ хэд уул урхаажилт гэдгийг чаарданда харийн компани, харийн шулан мөлжигчд байгаа шүү дээ. Монголын тэр үндэсний уул уурхай үндэсний компани гэдэг бол одоо нэн өөр. Монголын нэртэй компани байсан ч гэсэн ард нь одоо харь эзэн байж байдаг. Эсвэл одоо харийн атганд орцсон байдаг. Энэ үед энэ мөнх хоёр гэдэг хүн бол эх орноо чөлөөлөх үйлсэд зориулан шулуудсан байнамаа. Энэ хүн маань одоо эрдмийн цол зэрэг хамгаалсан янз бүрийн сургууль сурсан хүн биш ээ. Эглэл жирийн нэг малчин хүн. Улс орноо аврах баатарч одоо энэ хаанаас төрөх вэ гэвэл эглэл жирийн хүмүүс дундаас л төрдөг шүү дээ. Мөнхөр шиг одоо яг сэтгэлээрээ яваад тийм яг байгаль орчны төлөө сэтгэл зүрхээ одоо бүгдийг харинаас бүгдийг л золиос сэлжил явсан. Би ч одоо тэгвэл бас хамт явж байсан дээ. Нэг юу юм шүү дээ. Мөнх хоёр газар шороо уул усныхаа төлөө олон зүйлийг санаачлан хийсэн. Ажил болгон хуулийн дагуу ард түмэн эх орон ирээдүй болсон хүүхэд бүхний төлөө хийгдэж байсан. Мөнх хоёр хэлэхдээ алт бидний амьдралд хэрэггүй. Харин ус хүн бүхэнд хэрэгтэй хэмээн хэлж байж. Монгол улс цэнгэг устай орон усаа хайрлан хамгаалж үлдэхийн тулд газар шороогоо хэвээр нь байх хэрэгтэй. Газар шороо үлдэж чадвал мод байх л учиртай. Энэ бүхэн байхад бидний амьдрал цаашид үргэлжлэх болно гэдгийг мөнх хоёр мэддэг байл. Харин үнэн бүхний төлөө тэмцэж өөрийн бие болоод өөрийнхөө бүх зүйлийг золиосон тэмцлийг өрнүүлсэн юм аа. Хамгийн сүлдүүтэйгээ би 7 сард болцсон энэ оны. Тэгээ яг зүгээр энд тэр нөгөө гол юуны онгол хөдөлгөөний тэр нөгөө өдөр тах зөвлөл гэж байдаг юм аа. Тэгээ нэг дөрвүүлэн уулзаж учирч байгааг нь бол би байж л байсан. Эрт нь байсан. Энэ үдүүчийн сая Улаанбаатар хотоор явж тэр ажлаа хөөцөлдөж явж гад энэ оны 7 сард ирсэн байхгүй. Ерөөсөө яг одоо нутагтаа ирээ. Дүүнэр одоо энэ миний ажлыг уламжлуулаад цааш нь хийгээд аваа явах л үг. Тэгээ мөн л нөгөө нурт нартай хуулийн хэрэгжилт нь болохоо байгаа л. Тэгээ эдгээр бас дахиж ярилцаад. Тэгээ ерөөсөө одоо бас л нэг асуудал үүсгэж тэн дээр нэг тэр тэмцэл одоо тэр эсэргүүцэл юу байдгийг тэр битгий хэмээн хийнгээ явсан хүмүүс. Бас жаахан ширүүн дүүхэн болов яав. Тэгтээ ер нь бол Монголын ард түмний яг хүсчүүлээж байгаа тэр бохимдлыг л гаргасан. Ганц мөнх хоёр биш л. Цаана бол Монголын ард яг тийм л бодолтой. Миний ах юм бол одоо хийж байгаа бүх энэ ажил нь бол ард түмний төлөө, эх орныхон төлөө, нутаг орныхон төлөө хийж байгаа ажил учраас ямар ч байсан буруу юм бол хийгээгүй гэж би боддог.
Мөнх хоёр нутаг усандаа нэр хүндтэй, төрж өссөн нутагтаа хийг хийсэн хүний нэг. Мөнх хоёр гэрийнхээ сайн тэргүүн, хүүхдийнхээ сайн эцэг байж чадсан. Учир нь өөрийнхөө хийж байгаа ажлыг буруу биш. Хүүхэд гэр бүл ард түмнийхээ төлөө хийж байгаа учраас нүүр бардан байсан бизээ. Мөнх хоёрын ойр дотныхан хэлэхдээ угийн шудраг шулуун зантай эрх мэдэл эд баялагт дургүй. Үннийг хэлж үнэн зөвийг тогтоож чаддаг хүндээ хэмээн хэлсэн юм аа. За сум ард түмэн бол их дэмжиж одоо тэгээд яг одоо сум ард түмчийн дэмжээд яг сэтгэл санаагаар дэмжиж штт. Тийм ээ. За одоо чи юм зөв байна. Одоо ингээл одоо бид ч өнгөрөх нь гол байхгүй бол бид ч одоо ингээл өнгөрөх юм байна. Ингэж хэл байсан. Тэгээд энэ хүн бол тэрүүгээр л тэр хүний сэтгэлээр хорсогдсон хүн. Тэгээ манай Мөнх хоёр тэргүүтийн залуучууд бол үнэхээр одоо сайхан одоо сэтгэл гаргаж ийн эх орноо хамгаалах, байгаль орчноо хамгаалъя гэсэн ийм одоо хөдөлгөөнийг үүсгэсэн хувьд бол маш их зөв санд байгаа юм л да. Санаачлал байгаа юм. Энэ шиг одоо бид юусэн энэ хүн бүгд ерөөсөө орон нутгатаа байгаль орчноо хамгаалах энэ чиглэлд хэрэгтэй. Амиан бодох хэрэг байхгүй болсон одоо ерөөсөө. Одоо энэ насан турш хүн болгоныг цэрэг татдаг. За энэ одоо ямар одоо асуудал байна гэхээр хүн болгоо их оронч байх хэрэгтэй байна. Хүн болгоо их орноо хамгаалах хэрэгтэй. Хүн болгоо их орныхоо төлөө амь насаа зориулахад бэлэн байх хэрэгтэй гэдэг ийм үндэслэл улсын орчин тогтнохыг үндэс нь болж идэг. Одоо тэгээ Игэл жирийн малчтын хөвгтөөс одоо Өчнөө олон баатар төрж байсан билээ. Яг л тэрэн шиг одоо Мөнх хоёр баатар болж одоо өнөөдөр тодорсон. Монголын ард түмэн өөрсдөө хамгаалах хүнтэй байгаадаа баяртай байсан. Харин өнөөдөр урт нэртэй хууль болох гол мөрний урсаж бүрэлдэх их усны сан бүхий газрын хамгаалтын бүс сав бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулахын төлөө тэмцсэн юм аа. Энэ урт нэртэй хуулийн тэр санаачлагч бүр анхны одоо үүсгэн санаачлагч нь бол Мөнх хоёр өөрөө юм. Үүсгэн санаачлахаас эхлээд батлуулах хүртэл бүх процессыг өөрөө одоо гардан хийж явсан ийм одоо буянтай залуу. Мөнх хоёрын энэ хуулийн үрээр ширгэж байсан, хизээж ширхэхгүйгээр болсон ийм олон гол мөрнүүд буцаж урссан. Ялангуяа манай хөдөө амьдардаг, орон нутагт амьдардаг, тэр уул усаа дагаж амьдардаг, тэндээсээ ундаалдаг олон хүмүүст маш том буян болсон ийм үйл болсон. Ганцхан энийг одоо бид мөрдүүлж энэ хуулийг хэрэгжүүлж чадахын төлөө бүгдээрээ тэмцэж чадах юм бол энэ хуулийг Монголд маш их үнд зүйлийг бий болгоно, маш их үнд зүйлийг үлдээж чадна. Ингэснээр бид гэсэн цаашдаа олон зуун жил, олон мянган жил амьдрах энэ их нутгаа бас хамгаалж чадах юмаа гэж ойлгодог. Бид их нутгаа бусдад аваач худалдаж тэнд хөрөнгө оруулалтаар 8 ялах асуудал биш. Бидний энэ Монгол нутаг руу ямар хүн өнөөдөр халтаж авахгүй, хэн ч халтаж болдгүй их нутгийг эзэн Чингисээс үе үеийн 37-8-д хаад хүртэл ингэж хадгалж ирсэн юм аа. Өнөөдөр тэгээ бидний үеийг ингээд гадаадад ингэж их нутаг усаан зүгөө тавиад өгч ирэх бидэнд л бай. Тэгээ өнөөдөр бол монголчууд байгаль экологид дэндүү хайр гамгүй хандж байна. Бүх юмыг одоо мөнгөний хойноос гүйлдээд мөнгө л хамгийн үн цэнтэй гэж үзээд 50 жилийн дараахыг, 100 жилийн дараахыг, 20 30 жилийн дараахыг ч олж харж чадахгүй байгаа. Ингэтлээ мөнгөнд одоо нүдэ таглуулсан байгаа. Энэ үед Монголын ирээдүй хойчийг одоо ирээдүйг олж харсан. Тэднийг одоо амьд явах, амьдралтай байлгах гол ус нуурыг ойг хамгаалсан ийм хуулийг Мөнх хоёр санаачилж батлуулж чадсан. Мөнх хоёр өөрийнхөө төлөө биш, Игэл жирийн ард түмнийхээ төлөө тэмцэж байсан агуу тэмцэгч. Хүний амьдралд айж эмээх зүйл гардагч тэр бүхнээс айгаад хөдлөж чадахгүй бол усгүй болж, уулгүй болж, ухагтан үлдсэн шороотол үлдэх болохыг Монголын ард түмэн мэдж байна. Өнөн зөв зүйлийн төлөө тэмцэгч Мөнх хоёр ард түмнийхээ төлөө хийг хийж бүтээж байсан. Ер нь одоо манай монголчууд ч тус тусынхаа ажлыг хийгээд одоо яг ийм байгаль орон газар шооныхаа гэсэн хүмүүс бол ховор болсон байна шүү дээ. Энийг их хурлын танхимч гэсэн одоо энэ гадна талдаа ч гэсэн амьдралаа ингэж уул ус газар шооныхаа төлөө тэмцдэг хүмүүс, зориулж тэмцдэг хүмүүс бол маш цөөхөн болсон байна. Тэгэхээр ийм хүмүүсээр бол бид нэр бас хайрлах ёстой юм аа. Бид бол ягаад ч юм монголчууд их орончтой зүрх сэтгэлээсээ хайртай байдаг хэрнээ өнөөдөр олон монголчууд Мөнх хоёрыг өмгөөлж хамгаалж хайрлаж байгаа хэрнээ түүнийхээ төлөө яг явж чаддгүй
зүгээр шийдлийг нь яах бол гэж хараад ингээд сонирн болгож бие биендээ яриа сууж яадаг. Энэ бол бидний маш том алдаа. Тэгэхээр бид бол мөнх хоёрыг хамтдаа авч үлдэх ёстой. Энэ бол Монголын газар широоны төлөөх тэмцлийн нэг хэсгэ гэж ингэж би харж байгаа. Өнөө цаг үед тэр тусмаа улс орныхоо төлөө, олон түмнийхөө төлөө дуурах зүрх сэтгэл дутдаг болсон энэ үед бол ийм л хүмүүсийг бид хайрлах ёстой. Хэрвээ тэгж чадахгүй бол бид өнөөдөр бол энэ нэг үндэстэн гэсэн улс орон гэсэн тэр сэтгхүү нэгдэл бол сулрна. Ийм хүмүүсээ бид хайрлж, ийм хүмүүсийнхаа дор нэгдэж тэгж байж бид нэр энэ одоо Монгол түмнийхээ энэ улс орныхоо тусгай тогтнолыг баталгаажуулж чадах байхаа л гэж ингэж боддог. Мөнх хоёр үндэсний хэв шинжийг агуулсан хувцас өмсөж өөрийнхөө амьдрал ахуйг хүртэл Монголын уламжлалт аргаар бүтээсэн. Мөнх хоёрын эсэргүүцсэн хүмүүс олон ташаа мэдээлэл өгч байгаа. Гэхдээ ганц л үнэн зүйл бий. Тэр нь мөнх хоёр хахуул бус, газар шороо, гол горих, усныхоо төлөө тэмцсэн гэнэ. Өнөөдөр үндсэн хуулийн заалтч байдаг. Эх орон байгаль ээж маань аюулд орох юм бол бид хамгаалах үүрэгтэй. Иргэний хөдөлгөөний бид байгаль дэлхийн ээж ирээдүгөө хамгаалъя л гэдэг ганцхан сэтгэлтэй байдаг. Олон жил бидний энэ ярьж яваа зүйл дээр шийдвэр гаргагч нар засгийн газраас сонсдгүй байсан. Мэдээж мөнх хоёрын буу шуундаа тулж байгаа явдлыг дэмжиж чадахгүй. Гэхдээ тэр гол усаа хамгаалах гэж байгаа тэр санаачлага, санаа зовнилыг шийдвэр гаргагч нар огтоо сонсохгүй байвал үл ошоо бол хэрвээ мөнх хоёрыг одоо хүн дээр шийдэх юм бол Монголын бүх эх орончдыг цаашид энэ газар нутгийг хамгаалж босч ирэх гэсэн олон хүмүүст одоо шийтгэл болж магадгүй. Мөнх хоёрыг одоо өмгөөлж хамгаалж босч ирэх хүмүүс ч бас байгаа гэж ингэж бодож байна. Хүмүүсийн анхаарлыг татаж байгаль дэлхийг хамгаалах гэсэн, уул усаа хамгаалах гэсэн эцсийн бидний л оролдлого хийж чадаж байгаа ажил маань л гэж ойлгосоо. Ингээд энэ олон жил уул усаа хамгаалахын төлөө ярьж байгаа энэ яриа санал санаачлагын засгийн газраас, сайд нараас сонссон юм уу? Ширээн дээр энэ асуудалд нь анхаарлаа тавьсан юм уу? Өөрөөр хэлбэл мөнх хоёр болон түүний найзуудыг ийм хэцүү алхам хийхээс өөр аргагүй байдалд шийдвэр гаргагч нар оруулсан юм биш үү? Энэ өнцгөөс нь асуудлыг харж эх орноо байгаль дэлхийг уул усаа хамгаалах гэсэн үндсэн хуульд бидэнд заасан үүргээ биелүүлэх гэсэн оролдлого үүнийг ширээн дээр сонсооч гэдэг л асуудлыг бид тавьдаг. Ингээд бидний зүгээс бол тэмцлийн арга барил дээр зөрдөг ч гэсэндээ зүрх сэтгэл нэгэ. Монгол эр хүний сайхан зан чанар, ажил хичээнгүй, үнэн чудраг үндэснийхээ хэм маягийг хадгалж чадсан мөнх хоёрын байгалийнхаа төлөө шударгаар тэмцсэнийг үнэлж, дэлхийн байгаль орчны дээд шагнал буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Golden Fresh шагнал өгч байсан. 6 тавиас нэг хүнд өгдөг шагнал юм. Мөнх хоёрын хийсэн ажлыг гадны орныхан харж шагнаж байхад Монголын нөлөө бүхий хүмүүс яаж алт ухах талаараа л бодож байна. Зарим нь мөнх хоёрын нэр хүндэд халдаж байгаа нь эмгэнэлтэй. Хөдөө орон нутагт ард иргэд бол бидний энэ их нутгийг цөлмөх, сүйдэх иймийг одоо зогсоохгүй бол бид бол зэвсэг барьж босоход бэлэн гэсэн сэтгэлгээтэй болчихсон юм билээ. Энэ ард иргэдийн одоо их нутгаа хамгаалах чин хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн нэг л хүн одоо мөнх хоёр байж ирсэн. Ингээд одоо энэ өнөөгийн Монголын залуурсан их оронч мөнх хоёрыг суллуулахын төлөө бүгдээрээ санаа зорилго хүсэл эрмэлзлээ нэгтгэж, хүч чадлаа нэгтгэж тэмцэцгээе. Үнэхээр эдгээр хүмүүсийн цаад санаа зорилго мөн эх орноо гэсэн ийм сэтгэл үйлдэл үйл ажиллагаа байгаа гэдгийг хизээ нэгэн цагт ард түмэн ойлгоно. Өнөөдрийн байдлаар гэмт хэрэгтэн мэт цагдан хорж, яал тулгаж өнөөдрийн байдлаар шүүхэн шатанд хэрэг шилжсэн. Үндсэндээ тэнд байсан ангол хөдлөн гал үндэстэй холбооны удирдах зөвлөлийн гишүүд гэгдэх хүмүүсийг оролцоо үйлдсэн хэрэгээс нь үл хамаарч яг ижлэхэн зүйлчлэлээр зөвчилж хэргийг шүүх шилжүүлсэн. Тухайлбал
Монгол Улсын эрүүл мэндийн засгийн ангийн 177 дугаар зүйлийн 177-гийн 2 замдалчлах гэмтэр 149 дугаар зүйлийн 149-ийн 3 бусдыг далайлан мөнгө авах. За мөн 185 дугаар зүйлийн 185-ийн 2 галт цэцгийг хууль бусаар олж авсан хадгалсан. За мөнгөргөө хувьд бол эрүүл мэндийн засгийн ангийн 91 дугаар зүйлийн 91-ийн 2-13 гэсэн зүйл ангуудаар тус ялгах дүнэлтүүлдэж нийслэлийн прокурорын газар шилжүүлсэн. Яг уу сая үйлдэл нь бол буруу болов арга нь буруу боловч одоо санаа нь бол зөв байсан юм. Мөнх хоёрыг хэрвээ явуулснараа олон дахиад одоо эх орныхоо газар шорооныхоо төлөө тэмцэхэд бэлэн байгаа олон хүмүүсийн зоригийг мохооно. Тэднийг одоо няцаана гэж бодож байгаа бол тийм зүйл бол байхгүй. Ховцсон үний нэг. Тийм учраас би бол энэ хүнд Монголын ард түмэн бол би хүндэлтэй хандаж байгаа байх гэж бодож байгаа. Бидний чадаагүй энэ хүн хийсэн байхгүй. Тийм зүрх гаргасан. Өнөөдөр зүрх дутдаг болчихсон, сэтгэл дутдаг болчихсон юм л цар. Мөнх хоёрын уул усаа хамгаалах гэсэн энэ санаа бодол бол зөв. Хэлбэрийн хувьд бол ийм байдалд орохоос өөр аргагүй байдалд оруулсан шийдвэр гаргах нарыг бас буруутгах ёстой гэж би үздэг. Тэгэхээр улсын их хурл дотор мөнх хоёрыг өмгөөлж хамгаалж байгаа олон гишүүд байгаа. Боловсролын гишүүн бит хоёр түүнийг батлан даалтанд авах хүсэлтэй бас илэрхийлээд байгаа. Ер нь бол ямар ч тохиолдолд болохоосоо болохгүйгээр хүртэл мөнх хоёрыг хамгаалахын төлөө бол зүтгэх болно. Газар шороо нутаг ус их дэлхийн төлөө тууштай тэмцэгч мөнх хоёр шантарч байгаагүй нэгэ. Анх 4 хүнтэй газар шороогоо хамгаалж байсан бол өнөөдөр мөнх хоёрын ажлыг дэмжиж буй мянган ард түмэн байна. Нэг хүний төлөө бус, эрх мэдлийн төлөө бус, их дэлхийн төлөө тэмцэгч мөнх хоёрыг монголоороо хайрлан хүндлэж байгаа. Эрх баригчдаас айлгүй өөрийн үг, үзэл, үйлдэл бүхнээ ард түмэнд ойлгуулж чадсан тэмцэгч хүн лээ. Хөх манхан тэнгэрийг эцэг нэгэн тэрлөөбий. Хөмсгөн сарны аялах алсын алас тойрогт холын хоёр одны дохой хоцгон чөлөөн хоёр нүдний үзүүрж цэнхэрлэгдэд идэртээд хөх манхан тэнгэрийг эцэг нэгэн тэрлөөбий. Мөрөн голын усыг эцэг нэгэн тэрлөөбий. Монгон сарны шүүдэр толиорон ховох толгоон миний өвөг дээдсийн морин туурайнд наалц хүний нутгийн шороог ариун усаар ангугаасан мөрөн голын усыг эцэг нэгэн тэрлөөбий. Амжилтанд хүрэхийг хүсдэг. Монгол